За сувсан урдлын хичээлийн 3 дугаар сэдэв болох толгоон гоёл урлаж сурах сургалтын хичээл эхлэх гэж байна. За толгоон гоёлыг ерөнхийдөө бяцхан огттой зориулж авсаархан байдлаар хийхийг зааж өгнө. Энд ерөнхий гол техникүүд бүгд орсон байх учраас та бүхэн энэ техникийг аргачлаар сурчих юм бол одоо том хүний шанх хүртэл хийх боломжтой. За толгоон тойрогт ерөнхийдөө 6 мм-ийн хэмжээтэй та бүхэнд очисон сувсны дундын хэмжээтэй сувс орно. За мөн бүсний адил аргаар сүлжин. За тэгээ 4 мм-ийн сувсаар эмгийг гэж унжлагын хэсгийг чимэглэнэ. За энд мөн хөндрүүлэгч оруулаад та бүхэн бас болор ашиглаж болно. Гэхдээ та бүхэнд бага хэмжээний юм сувс том хэмжээтэй сувс явуулсан байгаа. Үүнийг бас ашиглах. Том жижиг хэмжээтэй янз бүр. Тий, янз бүр байгаа тий. За тэдний ашиглаад унжлагынхаа гоёлыг хийх боломжтой. За ингээд эхлэе. Ерөнхий техник бол бас бус хэлхэх аргатай адилхан хэлхийгдээд явна. Гэхдээ бас хичээлээ шинээр эхлэе. За толгойн тойрог хэсэгт орох өргөн хэсгээ шүлжиж эхлэе. 4 мм-ийн сатурку утсаа уртхан хэмжээтэй, нэлээд уртхан хэмжээтэй. 2 алт арай хүрхгүй ч юм уу тэр хавцаа таслаж аваарай. За ийм хэмжээтэй сатурк утсаа. Энээс бүдүүн сатуркоос хит хатуудаад байдаг. Энээс нарийн сатурк амархан тасрах гэдэг учраас 4 мм-тэй хэмжээг сонгоорой. За эхлээд 3 ширхгийг сөвлөнө. Ширхгийг сөвлөөд дөрөвт сувсан дээр үзүүрээ зөрүүлээд хоёр талынхаа үзүүрийг тэгш хэмтэйгээр голоо олно. Яг гол хэсэгтээ тааруулна. За энэ ийм хэлбэртэй гарч ирэх байгаа. За ингээд бүсийг мөн ийм байдлаар эхлэж эхэлдэг. Одоо хоёр талынхаа үзүүрт нэг сувс ийгээд 3 дахь сувсан дээрээ 2 үзүүрээ зөрүүлээд гих мэтчлэнгээр толгоон тойргийнхаа хэмжээний уртад таарахаар уртааш нь эхлэж өгнө. Шанх хийхэд толгоон тойргийн хэмжээ аягүй чухал гэдэг тийм. Гэхдээ хүүхдийн толгоон тойрог чинь та бүхэн метрээр хүүхдийнхаа толгоон тойргийн хэмжээг авч агаад тэрнийхээ дагуу уртааш нь эхлэхээрээ. Одоо жишээлбэл 52 см тойрог нь 52 см байлаа гэхэд 51 см урттайгаар хийж агаад тааруулаарай. Тэгэхгүй бол яг 52 см-ийнхаа уртаар хийгээд хоёр үзүүрийн холбоод явхад арай урт гарах жоохон томдчих гээд байдаг учраас арай багахан 1 см-аар бага хэмжээтэй хэлхэж хийж агаад холбож хийсэн дээр өгдөг шүү. За гих мэтчлэн уртынхаа хэмжээнд тохируулаад уртааш нь хэлхнэ. За ерөнхийдөө шанхны тойрог 3-1-ээр яваад за энэ хоёр үзүүрээ богино хэлхэн дээр үзүүлээ. За одоо хоёр үзүүрийг хооронд нь холбож тойрог гаргана. За тойрог гаргахын тулд яг та ингэж дууссан байгаа. Ингэж дууссан дээрээ хоёр талын үзүүрийн утсанд нэг сувс холбоно. За нэг сувс холбоод 3 дахь нь зөрүүлжсэн бол тэр зөрүүлжсэн сувсаа хийхгүй шүү. Хоёр үзүүртэй нэг сувс холбоод за тойргоо яг тэнцүү ингэж оруулж ирээрээ зарим нэг хүмүүс эргүүлцдэг. За одоо нөгөө тий сүүлийн 3 дахь сувсыг оруулж ирээд хооронд нь зөрүүлж исэн шүү дээ. За тэр сувсаа энэ эхлэлийн энэ сувс гэж ойлгоод хооронд нь холбох нь. За хоёр утсанд нэг сувсаага 3 дахь утсыг зөрүүлж оруулж ирсэн сувсаа гэж ойлгоод
Энэ сувсыг за энэ болонд нэг сувс хийсэн байгаа. Үзүүр утсыг яг тэр талынхаа дотор талаас нөгөө тийш нэг хийж өгнө. Харин одоо нөгөө талынхаа үзүүрийн утсан дээр мөн нэг сувс хийсэн байгаа. Буцаагаад энэ нэг сувсан дээрээ зөрүүлээд оруулж өгнө. За ингээд чангалаад татвал тойр гэлбэртэй болж өгнө. Ингээд хоёр тал нь уулзчих. Ингээд тойр гэлбэртэй. За одоо энээсээ хажуу талаас нь өргөн болгож сүлжинэ. Өргөн болгож сүлжихийн тулд энэ нэг хажуу дотор талынх нь үзүүрийг гадагшаага нөгөө талд нь гаргаж өгнө. хажуу бөөрөнд нар. Тий. За тэхийн тулд Сувсаа жоохон сүлжээд явчихна. За ингэж оруулаад ингээд за ингээд дөнгөж нийлсэн хоёр тал маань ерөнхийдөө сул байгаад идэг учраас та бүхэн үзүүрийг нийлүүлээд чангалж уйжгаад өргөшөөгөө игнийгээ явуулж болно. Тэгэх юм бол арай илүү хялбар байх болоо гэж бодож байна. За ингээд хоёр үзүүрээ ингээд хажуу талаас нь гаргаж ирлээ. За энэ талд нь гараад ирсэн учраас хоёр үзүүрээ зангидаад ингээд хөдөлгөөнгөө олгоод тэгээд дараа нь хажуу талынхаа игнийг хийж эхэлье. Одоо нэг ясандаа энэ 4-т 5 дахь гэсэн энэ хоёр игнийг холбож үзүүлээ. За ингээд уяад хөдөлгөөнгөө олчлаа. Уйч хөдөлгөөнгөө олохгүй бол ингээд гүүгээд сунаад байна. Нэг хажуу талын чинь игнийг хийхэд арай хүндрэлтэй ах болов уу гэж бодож байна. За энэ игнийг хийхийн тулд одоо энэ чинь ингэж оруулж ирээд Наанаас шууд одоо үргэлжлээ авчих. Энэ энэ талынхаа утаснаас 3-ыг оруулаад 3 дахьын зөрүүлээд 2-ыг оруулаа 3 дахь тань. Тий 2-ыг оруулаа 3 За шууд 2 сувс хийгээд хажуугийн утсанда 2 сувс хийгээд 3 дахь сувсан дээрээ 2 үзүүрээ зөрүүлж өгнө. За ингээд өргөн болж харагдчихэв. За нөгөө 3 дахь игнэний бөөрийн сувсыг одоо хооронд нь холбоно тий. За энэ дотор талын энэ утасныхаа үзүүрийг энэ сувс руу нэвт гаргаж өгнө. За ингээд нэвт гаргаад өглөө. Ингээ хооронд нь холбогдож байгаа. За одоо ингээд энэ талдаа нэг сувс хийгээд дунд нь нэг сувс хийгээд 2 дахь сувсан дээрээ 2 үзүүрээ зөрүүлнэ. За дахиад харуулъя. Энэ үзүүр дээрээ нэг сувс хийлээ. За 2 дахь сувсыг 2 үзүүрээ зөрүүллээ 2 дахь сувсан дээр. Нөхөр нь битүүрсэн юм шиг. Нөхөр нь нарийнхан нөхтэй сувс байна. За ингээд 2 үзүүрээ зөрүүлэнгүүт санийх шиг ингээ гараад ирнэ. За дотор талынхаа энэ утсыг
Мөн энэ совс руу оруулаад гаргаж ирнэ. Энэ мэтчлэнгээр Гих мэтчлэнгээр ингэж тойруулаад энэ үзүр хүртлээ яваад тэгээд та бүхэн зангилаагаа нааш чаш нь оруулж хагаад ил байхааргүй далд хэсэгт зангилаад өгөөрэй. За өргөжлүүлээд нэхэж явъя те. За одоо ийм байгаагаас нийлүүлье. Ингээд өргөн болгоод нэг талаасаа сүлжээд одоо хоёр талаасаа уулзах чинь. Энийг За жидэлтаа нэг сувсаа хийгээд тэгээд за одоо ингээд эхлэхэд дуусчихтал хамгийн яг ингээ гараад ирнэ те. тий ингээ хамгийн сүүлийн нэг дээр очиж байна. За энэ дээр хажуу талдаа нэгийг л хийгээд өгнө. За тэгээд зүрх сувс маань энэ. За ингээд холбогдчихж байгаа. Ингээд үзүр нь хэлсэн. За одоо энийгээ сайхан тойруулаад бүхлээд өгнөө. Тойруулж агаад хоёр талаас нь хоёр үзүрээр хоёр дэш нь явуулж тойруулж агаад нэг хоёулангийн өөдөөдөөс ирэхэр ойрхон үзүрүүдийг авчираад тэгээд зангидаад өгнө. Мэдээж зангилаагаа ил биш далд хийнэ. Далд байхаар ил харагдахааргүй далд байхаар зангилж өгөөрэй. Тор бүрнээ сүлжиж явахдаа баагаар чангалаад яваарай сүлжээгээ. Доош орчод. За энэ шиг нэг олон дахин орсон учраас за одоо ингээд хоёр сүлжээ маань ингээд хоёр талаас гараад ирлээ. Өөдөөдөөсөө. За ингэнгүүт нь хоёр үзүрээ зангидаад холбоод зангидаад бүхлээд өгнөө. За сайн чангалаа шүү. За ингээд богшно. 3 зангидаад өглөө. За зангилж бүхснийхаа дараа хайчлна үзүрээ. Тэгээ хайчлахдаа бүр их зангилаандаа тулгаж хайчлахгүйгээр жоохон юм зай үлдээгээд хайчлаад өгөөрэй. Иймэрхүү зай үлдээчлээ. За энэ үлдээсэн зайгаа гэж жоохон шатаагаад зүрийг халуулаад өгнө. За ингээд тойрог маань гарчлаа. За нэг ясны толгойн тойрог. Толгойн тойрог бэлэн боллоо. Энэ толгойн тойргоо дээгүүр нь чимгэлж болно, чимгэлэхгүйгээр ингээд хийсэн ч болно. Бүснийхээ аргачлалаараас чимгэлсэн ч болно тийм ээ. Энэ бүсний арлын гих мэтчлэн чимгэлсэнтэй адилхан. Одоо толгойн тойргийнхоо энэ өргөн хэсийг дээр нь өнгөөр ямар өнгөөр чимгэлмээр байна тэрнгээрээ чимглээд өгч болно. 0-2 утсаа ашиглаад тийм ээ. Тий. Ойдлын утаас ч байж болно. За хамгийн гол нь утсаа ийл гарахгүй маш цэвэрхэн хийж өгөөрэй. За одоо шанхны толгойн гоёлын унжлага бол мэдээж хэрэг гоё сүр оруулж өгнө. За энэ шанхны тойрогн дээр ийм унжлага бэлдсэн байгаа. Одоо энэ ч хорл гэдэг үлээ тий. Мэдгүй тийх. За ийм бөөрийнхээ унжлага бэлдсэн байна. Бөөрийнхээ төмөр 3 сарлаа унжлагатай. Энийгээ энэ хэсэгт нь бүхэлж өгнө. За нөгөө тийг нь мөн ингэж унжлагыг бэлдээд иймэрхүү хэмжээтэй хүүхдийнхээ толгоонд тохируулаад
зүүж Зүүж үзэж жагаад үзчихэд. аль хэсэгт нь унжуулахаар байна. Хэмжээ авч жагаад унжуулад өгөөрэй. За энэ унжлагыг бэхэлж үзүүлье. За.